Нийтийн дээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хилцээний санал гомдлын ажилтан Басанжав байна. За манайх дээр болохоор 70044040 гэсэн дугаараар болон захимаар бас гомдол санал хүсэлтийг илгээх боломжтой байгаа. Ерөнхийдөө бол ууртай, бухимдалтай, талархсан янз бүрийн сэтгэл зүйтэй хүмүүс бол одоо холбогдож байгаа. Тэр болгонд хүлээж аваад дуудлагатай бүх дуудлагад хариугаа өгж ажиллаж байгаа. Нийтийн дээврийн бодлогын газар Ачаа нэрээ айцтай мэдгүй таанууд юм та нар. За ихтэй та зөв боловсроо арч шүү. Хүүхдүүдийнхээ нөгөө бие даалгын 7 хоногоор хүүхдүүдэд дагуулж яваад нөгөө автобус нь ингээд хаалтаа уншуулдаг гэдэг тийм хичээл хийж байгаа. Тэгэнгүүт нэг 12 шиг хүүхдийн картыг авъя гэдэг бол хаана зөвшөөрж авах болох вэ? Би танай одоо нийслэх нарны гоо дөрөвдүгээр дэдгүү сонирхолтой байгаа явж байгаа байхгүй. 15-аар 20 гэсэн бартаа ирж байгаа. Айгуу гацчихсан байна. Зүгээр зэрэг юм байна. Ямар ч бацэрх юм бит. Эмхтэй жилч байна. Талархчин шиг та. Өдөртөө нэг доор хаяж нэг 10-аас 20 санал хүсэлтүүд бол ирнэ. Тэрийг бол гомдлын мэдээллийг бол хяналт шалгалтынхаа хилцээ рүү шилжүүлнэ. Саналыг бол тээвэр төлөвлөлт бодлогынхаа хилцээ рүү шилжүүлээд явна. Талархлыг бол аж ахуйн нэгжүүдээр мэдэгдээд төвийнхаа диспетчерт бас мэдэгддэг байгаа. Талархал орж ирсэн тохиолдолд. Ерөнхийдөө бол гомдол бол 72 цагийн дотор шийдвэрлэж ордог байгаа. Санал нь болохоор 720 цагтай байдаг.